Оо. Хай. Ирэх гэсэн тавтамаар л өдөртэй ч гэсэн яг вэ. Гэтэ яг би ингэ нэг та нар үзээд сонирхолтой байж магадгүй гэж бодоод иймэрхүү бичлэг хүмүүс ямар дуртай байдаг. Би өөрөө ерөнхийдөө хүмүүсийн иймэрхүү бичлэг ямар үзэх дуртай байдаг учраас би өөрөө ер нь мөнгөө ямар тэнийг юм зарцуулдаг вэ гэдэг та нарт үзүүлье. Ер нь ингээд нэг юм одоо энийг би ингээд нэг өөрийнхөө авсан хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу ингээд нэг балла юм авдаг шүү дээ хүмүүс. Яагаад авснаа ч ойлгохгүй. Тэгээ буцаа гэхээр хоёрын орных угаасаа хямдхан хүчргүнтэй биш. Тэгээ угаасаа буцаа чи гэхээр бас нэг буцаамааргүй юм шиг нэг иймэрхүү яг юм яг яагаад мэдэгддэггүй нэг балаа юм захиалцдаг та. Тэгээд би бол ерөөхдөө нэг тиймэрхүү бас ерөөхдөө тонтолттой юм шиг байгаамаа. Тийм өвчтэй амт байгаамаа. Тэгээд би арайхаж энэ микэ янзллаа. Тэгээд янзлаад байсангүй би нийл зүгээр тэнийх байж хоёрхан товч хоёулын зэрэг дараад болчих байсан юм байна. Яа ихнэр ланатай байсан влог дээр бүр 10 шумнаас болоод бүр өчнөө бичлэг тасалж хайсан байхгүй юу. Гэсэн чи яг зүгээр л нэг юм гэртээ байж байгаа юм талхуурахгүй. Ер нь ягаад болохгүйсэн болго оролцсон чинь зүгээр л яг амар амархан байсан юм байна. Тэгэхээр та нар миний тэнийг ингээд энэс ингээд харж мэдэрч ойлгож болно. Надаас тийм ухаалаг гоё хөтөн контент бол ер нь битгий хүлээгээрэй. Тэгээд надад бас нэг юм юу байна гэж. Надад би авсан тэнийг юмнууд үзүүлэхээс өмнө бас нэг юм хэлье гэж. Хүмүүс намайг ийм berry амар гоё юм арьс арчлагынхаа талаар ямар нэг гоё юм оруулаач гээд зөвлөгөө өгмөг гээд миний зөвлөдөг ч гэдэг нь юу байх вэ? Би өөрийнхөө нүрийн очрог олохгүй байхдаа та нарт ямар юм зөвлөх вэ нэр үннээ л хэлье. Надад тийм очрогоо сайхан гоо сайхан юм очрогоо сайхан тийм гоо сайхан арьс мэрс бол алга. За тэгээ одоо та нарт яаж харуулах вэ? Ер нь бол би одоо ингээд гэрэлтэй газар сууж ийн. Ер нь бол би одоо ингээд ерөөд бичлэгээ ихтэй гэрэл өгдөг. Тэгээд ингээд баг зэргийн фильтр хэрэгэлдэг. Тэгэхгүй бол би бүр үзээр юм заяа. Та нар тэгээд намайг бас нэг жоох хөвгтөж бодоод авшгүй нэ. Би тийм жоохон биш. Одоо 33 хүрсэн учраас арьс марс угаасаа ингээд унжаад эхэлсэн. Би эднэрийг бол ерөөдөө дандаа ботокс филлер энэ төр хийлэгдэг би. Тэгжиж нэг ингэж харагдаж тэгэхгүй бол энэ ч ингээд унжаад хайлтсан тоглох шиг юм болоод нэг бол юм булдог шиг юм болоод энэ шүү дээ хэцүү байна. 30 гараад ирэхээр угаасаа энэ гомоо энтерт би дүүргэлт хийлгүүлсэн. Тэгээ энэ хоёр шинтерт ерөөдөө бол ингээд шанааны хэсгийг бас ингээд филлерээр дүүргүүлсэн. Тэгээ туханд бол ботокс хийлэгдэг. Гэхдээ одоо миний тухны ботокс бол гарцсан харагдаж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол ингээд ботоксгүй үед өсөө бол надад доош нь буулгадаг. Ботокс хийлэгцэн үед бол өсөө хойшин засаж янзалж барьдаг гэсэн. Энд чи бас нэг юм учир шалтгаан байна. Амтлын ухаа яваад ишүү. Өдөө тэр арьс яач ингээ олон буцаад идэх юм. Тэр арьс яасан бэ? Арьсны талаар зөвлөгөө өгөөч гэдэг. Би зүгээр л миний нүрэн дээр ингээ нэг батг гардггүй. Ер нь бол нэг юм элдв бензин хогнов шидэд авахгүй бол миний нүрэн дээр батг гардггүй төрлөх гайгүй. Ерхий гардаг байсан л да. Яг одоо 30 гараад ирэхээр ерөөдөө нөгөө нэг юм юунаас болоод тэгдгийн батг гарах нь бол угаасаа ингээ нэг том болчлоо чи хөвшөө өгөн болчлоо гэж байна шүү. Тэгээд батг гарах нь ер нь багасчдаг нэг хаяал нэг батг гарч марвал тэгээд болоо. Тэгээд саяхан бас миний нүрэн дээр нэг хитэн батг гарсан. Нэг лана ихчирээд бид нэр гадуур нэлээх шоудад би амар ядраад тиймэрхүү үед л батг гардаг. Тэгээд одоо би өөртөө харуулъя. Ийм нөхцөлт энэ төр байгаад тэг хэцүү. Тиймээс би нэг худлаа нэг амар гоё ярьсан юм шиг би зүгээр гэрлээсээ тааруулчихжээ. Гэрэл мэрлээ тааруулаад нэг юм айтаахан болоод оолгос сэрнээс нэг юм очрогоо киноклип шиг солонгосын K-pop idol-чгийн glowy skin энэ надад опсоо. Битгий турлаарай. Гэтэ би тийм муухай арьстай биш гэхдээ тийм гоё арьстай ч. За тэгээд би та нарт авсан тэнийг юм үзүүлье. Ер нь бол би ингээ хүмүүс гоё юм unboxing хийгээл та ингээ задал мадлал гэсэн чинь тийм надад тийм юу алгаа. Төвчээр алга. За айгу хүүрэ минь. Үүдэн дээр авчирал хаяа юу үлэн царайлал гүйж очоод барьж алсан. Юу вэ гэж хамаг юм. Энэ юу юм бэ гэж ингээл. Бараг хажаали юм хүмүүд тавьсан байвал энэ хар юу юм бол онгол үзчихсэн ухааны нэг тийм юм зүгээр ойлгож чаддгүй нэг тийм үтцэн гартай хүн. Тэгээд би
Зарим юм бол бүр задлаа хийцэн. Тэгээд одоо гэхдээ задлаад угаасаа хэрэглээгүй авах нэг хэрэглэх юмнууд шүү. Тэгээд зүгээр ингээл задлаж хараад нүгс одоо яг яах гээд байгаа юм би. Байн байн нэг оролдоод өвчтэй арга үүршиг. Single inferno орж ин бодсон байж байн бэл нэг ингэж их юм. Салгасаар үүрүү. За өөд миний подолтыг хараа. Салраад байхгүй. За энэ ямар ч тааж би энэ зурагтай подолтыг амар дуртай нэг би Таиландаас I wanna Bangkok брэндээс авч ирсэн. Энэ амар гоё. Та нарт босоод үзүүлчихгүй яах вэ гэсэн яах вэ? Үзүүлэх ингээд Тэд намайг үзэх дуртай хүмүүстэй зориулаад би бас өөрөө дуртай юмнуудыг та нарт үзүүлье. Дуртай ч ерөөхдөө би ямар тэнийг юмд мөнгө өрдөг вэ? Өдий 30 дүрчээд би яагаад ийм тэнийг модлож аваад гэдгээрээс өөрөө ойлгодгоо. Гэхдээ зүгээр л би ийм тэнийг юм дуртай юм шиг байна. Ингээд одоо яах вэ? Энэ this is my lifestyle хуцаад тахгүй. Ер нь зүгээр л миний нэг өөрийнхөө дуртай юмнуудыг та нарт заас мэдхгүй яг юу яриад байгаа юм би одоо. Яа нэг юм тайлбарлаад ойлгохтойгоо ярьж чадахгүй би одоо миний одоо YouTube хийх ер нь ирээдүйд жоохон бүрхэглээ. За гэхдээ би хичээж шүү дээ. Би хичээнэ. За тэгээ та нарт хинээс нь үзүүлгийг суусараа баг 10 минут болчихлоо. Ингэдэг байхгүй юу? За миний хамгийн ихэнд авсан юм гэвэл хинт ч яг ерөөхдөө бүгд хамт ирсэн юм аа. Энэ дотор юу аа бол. Энд бол нэг хүнд хэрэгтэй юм бол угаасаа байхгүй. Би зүгээр л ингээд өөрөө хөөх харагдсан юм аа амар их ингээд аваад мөнгө өрөөд байдаг. Тэгээд юу байсан юм бол юу авсныг одоо танаас харуулах квадрат ингээд заваагаад байж. За би танаас юу авснаа? Үзүүлээч та. Тэдэн миний задлцаа үн дисгүй ингээд. Харуулчлаа шүү дээ танаас нөгөөдхөө. Энийг хараач дээ. Би та нар ер нь бол мэдвэл мэдэх ах миний Андре гэдэг нэг том туулаа байдаг. Тэгээд би тэрний ингээд дүү авч өгсөн. Ийм хөөрхөн Angry Bunny. Хөөрхөн магадтай ингээд нэг юм ааштай зэрэгтэй гэсэн. Би энэ мөнгө өрсөн байна. За. Ааштай Bunny. За тэгээд түрүү хальт харуулсан. Энэ бас хөөрхөн. Тэнийг царайтай ээж чөдрөө. Энэ одоо яг зурган дээр яг ингэж харагдчихсан шиг л яг л хөрхөө ирсэн байна уу? Dinosaur бамброш юм уу? Dinosaur За тэгээд энэ ингээд малгай ингээд салаад ингээд нээр хөрхөн маадтай юм. Тэгээд би ерөөд энийг иймэрхүү юм амирх мөнгө өртдөг. Тэнийг амтай байгаа мó. Хутангор үрчтэй ийм юм мөнгөөрөө суулждаг над чиг юм мэдрэл авт ер нь их ховорхон дөө. За тэгээд дараагийн энэс илүү хөөрхөн гэж би бодож байна. Гэхдээ та нарт ямар юм мэдгүй. За дараагийн нэг энэ үзүүлье. Дараагийн Тэнийг зэрэг таваад. Энэ нэг юм гонигтай царайтай сайд байгаа. Тэгээд нэг юм залхуу лей. Энэ амар хөөрх харагдаад энийг авсан бас. Энэ гурыг захиалсан. Андре гээд тулааныхаа найзууд нь болгож авч өгч байгаа гэж. Юм өвчтэй юм сэтгцээ 30 гарчаад ингээд чихэм тоглоом дотор яриа сууж идэг юм. Ярьж мархан цаашаа яриадгүй ярьдаг ярьдаг би. Яа. Чах хичээлээ. За яг гэхдээ ер нь бол би нэг юм хүн байдаг өө. Тэгээд ингээд нэг юм юмнууд турштай. Тэгээд энэ гурыг авсан. За буцаагаад төрхий чи би одоохондоо нэрийг нөгөө нэг гаргаж юу яагааг байна. Андрегийн төрсөн өдрөөр Андред үзүүлж баярлуулна. Буцаад авах. За дараагийн бас миний авсан тэнийг юм гэвэл энэ гэлтэй угаасаа цагаа юм харагддаг утгатай ирсэн. Тэгээд биш харагддаг утгатай ирсэн. Би онгойлгосон чинь дотроо хоёр утгатай байсан. Энэ хоёр би нөө хомор тижих амар хүсэлтэй даанч манай байр
нөгөө хомор тийжих юм бол амар өндөр төлбөртэй сарын $700 төлгээд байдаг. Тэгээ би бол угаасаа барч дийлэхгүй. Тэгээд би нөгөө нэг хомор тийжих хэрэгцээгээ чааваас нэг ийм юмнаас хайгаад идэм шиг байгаа. Нөгөө нэг ийм асуун комплекс гэдэг шиг. Тэгээд би удахгүй нүүнээ үзүүлчлээ. За өнгөрч үзүүлэхээс энийг харалтаа ярианы халуурсаа үзүүлчлээ. Энэ нэг ийм fat cat байгаа байхгүй юу? Тэгээ манай мөнх марл гэдэг найз нэг энэний саарл өнгөтөн байдаг ийм муур байдаг яг жинхэнэ муур. Тэгээ би яг тиймэрхүү муур зуртай болохонсоо ингээд нохооч юм муур ч юм уу гэл сүмсийн мөрөөддөг болохоор тийч авсан. Нэг иймэрхүү юм авсан. Энийг авсан. Энэ ихэр бихрийг одоо үзүүлээ. Ихэр нь яг манай мөнх марлын муур шиг. Саарл өнгөтэй. Энийг харцаач тийм дотор цайд. Тадан! Энэ хоёр ийм хөөрхөн байсан. Бүрний игдүүтэй. Тэгээд би энэ хоёрыг игдүүтэй болохоор нь авсан. Ийм минутэ зэрэгтэй. Тэгээд энэ хоёр ийм харц саарл хоёр өнгөтэй. Надад бол амар хөөрхөн харагдаад байгаа. Та нарт яаж байгаа мэдэхгүй байна. Хөөрхөн л гадтай ийм ингээ хамтдаа сууж ивэл очиод ингээ байн бай очиж шааж ав. Тохироо цон унгаад амар харагдаад. За энэ бодлож авсан би. Ийм тэнийг юм бодлож авдаг. Авдаг дуучлаарай гэхдээ Зя дараагийн юм би нэр сая ярьжсэн шүү дээ. Би харин байрнаас нүүх гээд байгаа. Тэгээд яагаад тэгэхээр би нохоо авдиж юмэр байгаа. Тэгээд нохоо дижиж болдог. Тэгээд арай юм жоохон хямдхан байранд ормоор байна. Тэгээд ерөөхдөө миний YouTube-ыг үздэг баг энэ санд амьдрэх хүн баг байдгүй лөө байдгүй мөлөө. Би ингээд зөндөө байрнууд хайж ийн. Тэгээд ер нь бол одоо түрээсийн байр угаасаа түрээсийн байр хайж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол нэг юм яг 3500-аас $4,000 хавцаа байр хайж байгаа. Одоогийн байгаа байр надад хэтэрхий үнэтэй амар хэцүү байна. Тэгээд ер нь бол нэг $3,500-аас $4,000. Гэхдээ юу байвал зүгээр вэ? Би нэг өрөөнд нөгөө юу хийх гээд байгаа учраас бичлэгээ хийдэг болох гэдэг учраас надад ийм 2 bedroom байр хэрэгтэй байгаа. Тэгээд 2 bedroom $4,000 дотор олдох болов. Харин би бас бүр ингээд айгу байр хайгаадах юм ба ер нь амар өсчих. Тэгээд тиймэрхүү байр мэддэг хүн байвал надад гоё хэлж өгөөрэй. Ханаас яаж хавилгаа хямдхан байдаг вэ? Санд байр, тийм байрнууд. За тэгээд дараагийнхаа юм танилцуулъя. Энэ хоёр царай мотож авах уу? Хөөрхөн магадгүй. За. Битгүй надад талаа хөөрхөн та нарт яхаа мэдхгүй. Би зүгээр ингээд өөртөө өөрийнхөө мөнгөө хэрхэн өрдөг вэ? Тэнийг зүйлд хэрхэн мөнгө өрдөг вэ гэдэг үзүүлж байна. Гэтэ ингээд сэтгэл хангалуун байна. Тэгээд дараагийн нэг айтем байна. Яа жижиг энэ одоо тавуутнаас ингээд гаргачих. Chicken bag. Энэ ста мартсан магадтай. Тэгээд ингээ муртаасртай. Зурган дээр угаасаа муртаасртай байсан юм бэ. Тэгээд хараад ингээд тэнийг үрээд би хайчих чи мэдгүй л дээ. Зүгээр л ямар ч төлөвлөгөөгүй зүгээр л амар инээдтэй хөөрхөн харагдал авцсан. Ямар ч тийм юу бодол мадал. Энэ баг хүүхдийн зүгэн шүү дээ. Мөнгө өрнөхэд арайч хүүхдийн зүгаад мөнгө өрдөг над чиг юм малгадоо. Над чиг битгий юм тэнэг байгаарай хүмүүсээ. Та нар зөвлөхөд яг ингээд урт болоод үүрэл үүрэх юм. Энэ гол ингэж үргэлж болох юм уу? Тэгсэр юм хүлнэгээ санаж байгаа. Тэгээ би нөгөө юу мөг хийж авч явал гэд ингээд Мексикийн гадуур хийгээд авч явал юм жижигэн хөрхөн зөвхөн төрх мэд штеп. Тэгээ би ингээд энийг хийх зорилтоор энийг авсан. Би гадуур влог хийвэл энэ дотроо ингээд Мексикийг хийгээд аваад явъя гэж бодоод. Ухаантайгаа зү. Тэр авсан цөнгөний маань загвар жоохон танаас таалагдах магадгүй л дээ. Гэхдээ надад бол амар хөрхөн байна. За энэнд бол би амар дуртай. За ингээд би chicken bag авсан. За тэгээ дараагийн нэг авсан юм гэвэл энэ. Энэ зүгээр юм кичийн утасны одоо цүнхний юм уу? Би онгойлгоцсон бас тэсэхгүй. Гэхдээ энэ надад яг үндэ таалагдаагүй. Энэ бол үнэхээр whale-сан. Би бүр ингээд
онгод бодон бичсэн. Тэгээд тэгсэн чинь хараа. Би нэг амар хөөрхөн ийм муур гэж бодоод авсан. Тэгсэн чинь ийм агли юм шиг. Яг ийм хуцсан холгон шиг. Царайг л орчих. Хин нэг нь дээр нь суудсан юм уу? Эсвэл угаасаа юм дефект над ирч юу мэдэхгүй байна. Ийм үнхэрийн агли ирсэн. Энийг бол баг ингээд юм хумнаас зүүлдгүү л харагдчих. Энд дээр баг chicken bag-ында энийг ингээд зүүлсэн чинь баг кичэн юм ухцсан юм шиг харагдав. Ухцсан холгон шиг нэг юм машин дайруулж холгоно ингээд зам дээр хөвтчихийдэг шүү дээ. Яг тийм шиг харагдав. Тэгээ энэ жоохон сэтгэл дундуурлаа. Энийг тэг буцаач гэхээр 2-ын оронд үнэтэй байна. $10 л $11 лөө $12 хэвчээсэн юм а. Тэгээ одоо буцаангууд сар болсон. Сарын дотор нөгөө нэг энэ мөнгө нь орж ирнэ. Тэгээд энэ нэг $12 хүлээж аваад би баруун тураад өгөхгүй л үү. Тэгээ цаа ашиг. Тэгээ энийг одоо тэгээд зүүх юм уу? Зүүх. Өөн чин сүүлийн дундуур маань гарны яваад орчлоо. Бүгд юм биш шүү. Мууранд хайртай найз охинд авч өгөх хуранд нь зүгэд явуулчмаар юм шүү. Мэрими. За энэ бол надад таалагдаагүй юм нэ зүгээр мөнгө гарч болсон. За тэгээд би бас нөгөө нэг юу авсан. Маусны пад авсан. Тэгээд би нөгөө нэг MacBook-ын дээр нэг над чиг ийм төрлийн хүмүүс байд юм уу мэдэхгүй. Нэг энэний ингээд оролдохдоо жоохон муу байдаг шүү дээ. Ингээ нэг л юм тохгүй байгаад байдаг. Би яг хөгшдөөд идэг бахаа. Тэгээд энийг жоохон муу оролддог учраас би тэгээд нөгөө маусны пад авсан. Энийг чинь ингээд авахаар бас ажиллахгүй байна сайн. Тэгээд зан ийм маусны пад авсан. Энийг бол задлаад хэрэглэж. Тэгээд ингээд бүксний юм төөлхөн Django. Бис дүнгээр тэнийг авч байгаа. Харин тийм ээ би өөрөө мэдчихэж байгаа. Don't judge me. За тэгээд би бас нэг юм 3 жимс захиалсан. Strawberry тэгээд энэ passion fruit энэ юу байла? Тэний санагдах байна. Sweet амттай амарчтай би жимсийн мэддэг учраас хатаас нь ямар юм болж захиалсан. Үзэлцэгний нь бол би бүр диску сая задлаад амруугаж чигчлээ. Тэгээд би задлснаас эхлээд үзүүлье. Үзэлцэг нь бол бүр яг бүр ингээд бүр яг үзэлцэг нь тэгээд одоо шивгаал бас тэр үзтэй эндээс. Then яг л юм хатаацсан үзэлцэг нь надад бол энэ амт нь бол таалагдж байна. Хатагцсан татвар битсэн яг үндэ. Зад эсгүй нөө өлөн зантан болохоор гүйчтэй бичлэгээ хийгээс өмнө очоод задлаад амруугаж чигчгсэн. Тэгээ энэ бол Америкт амьдардаг хүмүүс нэг л авч идэх аймаг амттай юм байна. За тэгээд энэ passion fruit нөгөө Таиландд энэний ундаа гудамд ингэ нэг 80 бат илүү хэдэн батар зараад байдаг лээ. Мартчихжээ. Юмштай 80 батар зараад байдаг хаа. Тэгээ ундаа амар гоё байдаг учраас би энийг ингээ сайн задлаа. Дотроо нэг ингэж хатна гэж төсөөлөг юм байна. Энд чинь нэг бахан өрн харагдаад байдаг гэсэн. Гэж үзье. Энэ бас яг л ундаа шиг хамтагч байна. Энэ бас яг тийм байна. Амтанд одоо алимт амтагдаг үстэй. Тэгтээ зарим нэг юм хотлон амтагдаг юмсууд байдаг шүү дээ. Энэ бол яг л амтагч. Энэ гүзэлцэг нь бол яг байна. Ой мэ. За энэ хамгийн сүүлийн жимс маань энэ. Өнөрнөөс гоё юм. Тэг ерөнхийдөө нэг юм алимтай төстэй юм шиг өнөр нь. Хатаас алимтай. Илчинчих гэдэг чтэй. Тэрвчтэй энийг монголоор илчинчих гэдэг би андуураагүй бол энийг илчинчих гэдэг.
Энэ гуруула бүр аим гоё юм байна. Ер нь энэ гуравт би 10-аас 10. Би одоо юм оноо өгдөг хинчийн амьдралээ гэж. За яг гэхдээ оноо өгч 10-аас 10 өгмөр гоё юмцтай байна. Гэхдээ энийг бол итгэж жоохон хэцүү, надад жоохон хэцүү байсан юм. Би нөгөө хим шүттэй байхгүй юу? Хэцүү. Нэрээ би хим шүттэй. Доороо нөгөө нэг жоохон багт чинь бид нарыг шүдмүүд дэмчлэн гэдэг нэг тэгдгүйсэн шүү дээ. 94 мөр миний үеийнхэн бод ер нь мэдчихэж байгаа. Аваа ичдэг юм шиг чичгээр өвд чинь нөгөө цаг авчдаг. Миний доотлын 2 араа нэг шүд эндэлч нэг шүд байдгүй. Тэгээ би саяхан Монгол явахдаа очиод шүд хийдэг гэсэн. Тэгээ нөгөө яар нэг сарын хугацаанд байсан болохоор гүүрлсэн шүд хийдэг амжсан. Ингээд гүүрлээд нэг юм 2 шүд хийлгсэн. Гэсэн чинь юм хим шүдтэй хүнд болж байгаа хэцүү. Хийлгсэн гүүр шүд юм гүүртэй юутай тийм хуу татчих гад юм. Болгоомжтой идэхгүй бол шүдгүү бол хим шүдтэй хүмүүс шүдчих сугрын шүү гэж зөвлөе. За тэгээд миний авсан тэнийг манайг үлдсэн баярлаа. Тайч дээр. За тэгээд би нэг юм тэнийг юмнууд их авдаг. Тэгээд та нар дуртай байвал би энийг дугаар болгоод ингээ оруулж өөрөө авч байгаа тэнийг юмнуудыг та нарт ингээд үзүүлж байна гэсэн. Тэгээ таалагдвал та нар таалагдж байна. Дахиад авсан тэнийг юм надад үзүүлээч. Би бас тэнийг юм дуртай гэх юм бол би та нарт ингээд авсан өөрөө авцаа тэнийг юмнууд ингээд дугаар болгоод байна. Оруулж хамтдаа миний авсан тэнийг юмнуудыг үзэж бай. Та нарт үзүүлж бай. За тэгээд өнөөдөр энэ хүртэл надтай хамт байгаад миний тэнийг юмнуудыг үзсэн баярлалаа. Тэнэгүүдээ. Bye bye. Өнөөдөр миний бичлэг үздэг та нарт Thank you ka. Bila. Я зүгээр хобби бас флекс чи. Тэнийг юмнууд айгүй. Ерөөс хүн гайхах аргүй юм gaч юм флекс хийдэг гэж чинь. Өвчтэй. Hello Kitty-тэй миний lips lip balm. Ер нь би уруул хуурай авах ер нь хамгийн нуруу. За тэр миний дуртай дургу яах вэ? Энэ хүртэл үзсэн баярлаа. Энэ үрд надад хамт байсан баярлаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Bye bye.